маа тий. Харин тийм. Өөр юм үзэх үү? Өөр юм үзэл та. За. Сонирхолтой юм аа. Юу үзэх үү? За наа бичлээ тавьчих. Наадгаа. За. Тийг наадгаж үзье. Тавьцаа. Одоо хөл бөмбөг үзье та. Одоо битаи нэг юм үзчихье. Гүнж үзье. За. Яах юм бэ? Хөл бөмбөг үзье л та. За хөл бөмбөгтэй адилхан гоё юм үзье. Тэгвэл хөл бөмбөг тоглодог гүнж үзье. Тийм гэж байхгүй штий. За хурдан юм үзье. Айн. За наадгаж үзье. Яа! Наа чи яг миний дэмждэг баг байхгүй юу? Тийм үү? Хажуу тийшээ. Гол! Ваа! Оо! Ямар гоё бэ? Гүгээ дараа. Occhio a Ronaldinho però, aspetta l'inserimento di Jankowski, ancora Ronaldinho avanza sul pallone, prova a calciare! Яа, бүр хүзүү өвдчлөө. Харин тийм ээ. Өлсөөд байна. Харин өлсөөд ихэллээ шүү. Миний бүр толгой бас өвдөөд байна. Та ярих зүгээр үү? Миний нүд жоохон бүрэлзээд байна. Маргадаа чи босоо чи яагаад суугаад байгаа? Би бүр босож чадахгүй байна. Чи бүр сулдсан байна тий. Харин тийм. Яагаад ингэж байгаа юм болоо гуруулаа? ТV-гээр юм гарч ийн. ТV үзэх үү? Мэдээ гарч ийн штэ, мэдээ үзье. За тэгвэл тэрийг үзье. Яа, нүд. Нүд бүр чилээд байгаа мó бүр өөрөө мэдлгүй анилдаад нь штт. Хорсоод байна бас. Харин тийм ээ. Би бүр босож чадахгүй ядраад өлсөөд байна. Хөөх. Тэгэхээр утас бараг хортой байх нэ. Харин тий. Гар утасны буруу хэрэглэнээс болоод нүд өвдөөд, толгой өвдөөд гуруулаа чи ингэ сонирн болоод исэн бэ штэ. Харин тийм ээ. Бүр тийхээ чалттай мэн өө. Тэгвэл бараг утас таблетыг үзэх хэрэггүй юм шүү. Үгүй тааруулж үзэх хэрэгтэй юм байна. Харин тийм. Тэгээ зүгээр л хичээл намаа хийгээд ээжсэн хамаагүй дээр юм байна өө. Харин тийм байна те. Намаа уншаал. Тэгээ ээжсэн дээр юм байна. Наа чи ингэж бас жоохон донтуулах маягтай биш үү те? Удаа үзээд байвал баг цагаар үзүүл ерөн зохистой юм байна. Гуруулаа шиг ийм их цагаар үзэх юм бол ёстой нүд өвдөөд бас толгой өвдөөд бас хүзүү чихэх юм байна өө. Тийм ээ, хүзүү чихэж байна. Хөөе. Гуруулаа ингэж яаж тохиролцож байгаад яа нүд яаж тохиролцож байгаа дээ штэ. Цагийн хуваар гаргаад тэгээд зурагт утас намаа ингэж гоё цагийн хуваарийн дагуу уншиж хөвшөйдөх үү? Зөө. Тэгэхгүй бол хизээч утсаа үзээд байгаа нь мэддэхгүй. Хизээч намаа уншаад байгаа нь ойлгохгүй. Жага хэцүү юм шүү те. Харин тийм үү? Яа санаа байна бөөрөө. Маргадаа. Чи хичээлээ яваагүй юм уу? Нэр тийм биш тий. Өдөр хичээлээ тасалчихлаа. Чи аав ээж чинь чамайг мэдвэл уурлах бах та. Харин тийм ээ. Харин тийм ээ гэх шиг. Энэ бүхэн удас их олдснаас болж байгаа юм. Харин тий уул нь мөрөө битээр сануулах ёстой байдал чинь бүр ухаан санаагаа алдсан байна те. Харин тий гуруула бүр гайхаад үзсээр агаад мартчихэж. Тэгэхээр дахиж гуруула хизээч ингэхгүй шүү ам тангараг өгье. Тэхүү. За амлж гин. За. Нэг хуруу татахгүй шүү за. Зөө. Яа би бүр сулдаад ядраад байна. Жаахан хөвчтэй юм уу? Харин тийм. Би авч нүрээ авгалаа. Миний наар хүрээд.
хүүхдүүд ээ. Өнөөдөр ямар шүлэг заана гэж та нар намайг мэдэн дээ. Би сансрын нисгэгч болохыг хүсдэг гэдгийг. Тэгэхээр өнөөдрийн шүлэг нисгэгч болноо би гэдэг шүлэг шүү. Анхааралтай сонсоорой. Хөвсгөр цагаахан үүсийн дээгүүр хөх тэнгэрийн удмаар хүүхэд бүхний хүслийг тээсээр хөнгөн онгоцны нисгэгч болноо би. Үлгэрийн орны олон баатруудыг үеийн олон нөхөдтэйгөө уулзахаар мөрөөдлийн орныг зарим нисэх мөнгөн онгоцны нисгэгч болноо би. Олон өнгийн бөмбөгөөр чимээд од ирхсийг зарим ниснэ. Ангийнхаа найзуудыг хөлөгтөө суулгаад алсын од руу аялан ниснэ. Үрт цагт нэгэн цусны захад зан амьдардаг байжээ. Зан өдөр бүр гол дочиж усан. Тэр голын нэрэг дээр бас нэгэн охтон амьдардаг байжээ. Зан усуу чанаад охтны нүх рүү усан автуудыг санджээ. Ингээд охтныг зовлон зүргүүд унахгаар ногтон. Заахаа миний орон барыг битгий сүтгэж гэж олон удаа гуйжээ. Нэг өдөр зааныг ихэд охтон миний орон барыг сүтгэж зогсохгүй бол би тань зарлаж гэж хэлжээ. Зан энэ үгийг сонсоо хүүхэн нэдэн үржээ. Охтны хавийн ардуудад хүмүүсээ би одоо тантай байх гэж байна. Ийм учраас та маргааш дотор эндээс нүүж олдохгүй бол дайны үйл дүрэгдэн шүү гэж зарлжээ. Гэтэл баяжууд охтныг басар таггүй. Энэ мод жижиг үчиг охт яаж тантай байхгүй. Тэгээд сүүл тавьдээ сүтгэн гэж нүсгэсэн. Харин ажуу ардууд нь охтны үгийг сонсоо бид нь аюулагч магадгүй гэж нүсгэж байна. Маргааш нь зааны гэргэд охтон хамрын өнөөр орчиж гэн улаахал хуушаа зүрхийг нь урд гарчээ. Заан тэмцэж чарлан жогчин тэгвэл хайвар аймтны сүтгэж нүгээгүй элсэн айлуудыг унсан даграх болгочээ. Заан галзуурч өгсөн охтон зааны амрын нүгээр буцаж гараа голын нэрэгдээ очиж амар сагандаа жаргажээ. Охтны өшиг олондоо гэдэг энэ бүлгээ. Сайн байцгаана хүүхдүүд ээ. Тэгэхээр мөрөө нэвтрүүлэг минь эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн минь зочноор хэн блэ? Аригун. Аха. За. Аригун маань хэдэн настай вэ? 7. За. Тэгэхээр энэ хаштай танилцаарай. Сайн уу Аригун? Сайн уу? Бөөрө гэдэг. Намайг болохоор мөөрө гэдэг. Намайг болохоор маргад гэдэг. За. Чамаар сонир сайхан юу байна да? Хөөе. Хүүе. Бас маргаад бид хоёроос ичээд байгаа юм уу? Чи энэ охтуудаас ичээд байгаа юм биш үсттэй. Үгүй үсттэй. Хүүе. Ой, байна уу? Байна. Чи яагаад хариулахгүй байгаа юм бэ? За, аригуу. Чи хэддүгээр анги лээ? 1-р ангид төгссөн. Дүүлстэй том ах байх нэ тий. Тий. Чи дүүтэй юм уу? Дүүтэй. Хэдэн дүүтэй? 1. Тийм би бас нэг дүүтэй шүү дээ. Миний нэг дүү чинь мөөр ахгүй юу? Тийм би дүүд. Би ах нь. Тэгтээ бид хоёр ихрэлтэй. Чи ихэр биш үстэй арай. Хүүе. Чи яагаад хариулахгүй байгаа юм бэ? Хэлгүй болцсон юм уу? Хэлтэй юмсаа хэлээж харъя. Гаргаад ирдээ. Хилээ харуулчих. Аригуу. Бөөрөөд. Хэлтэй юм биш тэгээд. Аригуу. Чи сургуульд орсон юм чи зэрэгтэйстэй зөндөө юм сурсан бах та тий. Тий. Тэгвэл тэр зөндөө олон сурсан юмнуудаас биднэрт нэг харуулж ачдаггүй. За юу сурсан? Харъя. Тоо сурсан. Яажаа? Тоо сурсан. Аха. Нэмэх хасах, нэмж хасч чадна дээ чи. Тий. Тэгвэл би нэг тоо асуучгүй.
За. 6 дээр 7-г нэмээд хэд вэ? 13. Оо, ямар хурдан бодд юм бэ те? Чи ямар мундаг юм? Тэгвэл вэ штэ чи. 10 дээр 70 нэмдэ. Юу вэ буруу? 10 дээр 70 гэж ямар тоо байсан? Тийм та байдгүй л үү? Байхгүй. Байдгүй мүү? Байхгүй. Оо, би сая харин өөрөө зохиоцсон юм аа. Тэгвэл чи вэ штэ. 300,000 дээр 100000-ыг нэмдэ. 400,000. За, би өөрөө мэдэхгүй байна. Би зүгээр сая өөрөө зохиогоод асууцсан. Манай бөөрө жоохон сахилахгүй байгаа зү. Чи сахилах гуддаг юм уу? Мэд. Чи шүлэг мэдхүү? Мэднэ. Тэгвэл шүлгээ уншаад өгөөч. Дэвтэр хичээжсэн хичээлийн дэвтэр дөрвөлжин гурвалжин дүүн 50 өгдөггүй 5 шүг талыг нь зураа дэвтрээ гоёлоо. Ингээ болсон уу? Чи сая ямар нэртэй шүлэг уншиж ба? Дэвтэр. Яадаг гэж би ерөөсөө юу ч ойлгосонгүй. Жохон чанга яриад өгөөч төхөө. За. Тэгэд юу гинэ? Дэвтэр хичээжсэн хичээлийн дэвтэр дөрвөлжин гурвалжин дүүн 50 өгдөггүй 5 шүг талыг нь зураа дэвтрээ гоёлоо. Хөөе. Тэгэд өөрийнхөө дэвтэр дээр 5 шүг зурчиж байгаа юм уу? Мэд. Дэвтэр дээр ч багш ч л чиний дүнг 50 үздэй. Тийм. Тэгэхээр дэвтэр дээр илүү дутуу юм зурж болохгүй хаа тий аригуна. Тийм. Би бол тэгж л бодож байна. За чи ямар нэгэн дуучин сонсдог уу? Хамтлаг мамтлаг ч юм уу? Сонсдог. Сонсдог ээ? Бид гур одоо чамаас сонсох таалган заяа. За. Ямар нэсэг таалах уу? За биз. Бодоодхий. Нүүргүй бэж үгүй. Нүүргүй бэж уйлдаг, хөлгүй бэж явдаг. Хоёроо хэлэхгүй шүү. Үгүй чи энэ ч өөрөө мэддэг юм биш. Тэгвэл чи хов дуутай хонлоо дээр дигээдэг мэдхүү. Мэднэ. Юу вэ? Нохой. Оо. За би нэг өөрөө захиач. Тэхөө. За. Гэрийн ард билээ. Гэрийн ард гидэн годом билгүй. Гэрийн ард гидэн годом. Юу? Божиглоо. Тэр нөө? Тэр их чигсэн вэс мэдгүй л юм л да. Үгүй чи өөрөө зохиосон юм мэдгүй юм уу? Тий. Олон би тэрийг нохойл гэж өгсөн. Одоо би та гурваар ансах талгая. За. Ээж нь ингэр даган хүн даган тэр юу вэ? Ээж нь ингэр даган хүн даган. Ингэр. Ээж нь ингэр даган хүн даган. Мом. Юу вэ? Юу мом яриад байгаа юм бэ? Хүн яг бодож байгаа ч байж та. Тэгвэл ээжгүй хоёр юм болов уу? Биш. Ээж нь ингэр даган хүн даган. Тэгвэл сүү юм болов сүү? Биш. За ястаа мэдгүй байна. Ээж нь би тэгвэл бууж өглөө. За хариуг нь хэлчихье. Бууж өглөө. Чөөж түлхүүр 2. Чөөж түлхүүр 2. Хөөе, тэгээд тэр ээж нь цааж юм уу? Мэд. Хүн түлхүүрийн бахта те. Чамд өөр ансах байна уу? Бага. За. Газар доор гахаа зулцуултан тэр юу вэ? Наадах чи мэдгийм байх. За. Газар доор гахаа юм болов? Биш. Тэгвэл гахааны хүүхд юм болов? Биш. За тэгвэл мэдэхгүй байна уу? Төмс. Зүг байна. Төмс үү? Төмс гахаанаас гард юм уу? Үгүй. Тэгээд ягаад гахаа газар ургад шүү дээ. Яа, за мэдгүй. Тэгээд газар доор гахаа зулцгална гэхэр чинь төмс чинь гахаа болж хуурж байгаа юм шүү. Үгүй. За өөр ансах байна уу? Бодот. Хөөе, би нэг таалгачих уу? За. За сайн анхааралтай сонсоорой заа юу. За. Харахад ногоон, хазахад улаан,
Хаяхад хар. Тэр юу вэ? Харахад? Харахад ногоо. За. Хацхад уулаа. За. Тэгээ хаяхад хар. Хацхад, харахад ногоо. Хацхад Аригуна чи мэдгүй. мэдгүй юм байна. Маргадаа чи мэдгүй. Би тэрийг л алим гэж бодож байна. Алим аа. Уу юм уу бөрөө? Биш ээ. Биш гинэ маргадаа. Бууж өглөө. Бууж өгсөн үү? Өгсөн. Өглөө. Аригуна. Бууж өгсөн. За. Тэр чин тарвас байхгүй да. Тарвсыг чи ингээд харангууд ногоо байдаг штэ гадна тал нь. Тий. Тэгээд зүсээд ингээ хазах гад идэнгүүт чин улаан байдаг да. Тий. Тэгээд ингээд үр нь хар байдаг да. Үрийг хайдаг үсттэй. Тий. Тэгээд Хөөх. Бөрөө надад илүү сонсмох юм аа. тэгээд тэр чин шивга гэж бас нэрддэг. Нэрээ тарус биш. Би шивга дуртай. Тэрний ч монголоор товчулсан нэр нь тарвас. Тий. Тэгвэл өөрөөсөө байна уу? Та гуравт. За миний бол мэддэг бүх ансаг дуусчлаа. Минийх ч гэсэн дууссан. Чи ер нь том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Би? Эмч. Чи хүү үзэх юм бэ те? Юуны юмч болох эмч нар чин дотор олон янз байдаг үсттэй. Тэ? Толгооны эмч, шүдний эмч. Тэгээд бас Мис заслын. мис заслын эмч. Гээл ингээ зөндөө байдаг штэ. Тий. Чи юуны эмч болох юм? Мис зас. Мис заслаа. Тэр чи амар үсттэй. Харин Гэхдээ л өстө мундаг юм жолох нэ. Мис засал гэхлээр Үгүй тэр чи амар байдаг үсттэй. Тэр чи ингээл арьс марьс зүсээд байдаг юм байлээ штэ. Чи айдаг юм уу? хүнийг тэ эмчилж байгаа шүү дээ. Хүнийг эмчилж байгаа болохоор гоё гэж үү? Би л өстө ухаалтаа унчих баха. Би ерөөсө цусмас үзэхээс айгаад идэг байхгүй юу? Чи тэгэхээр их зоригтой авахгүй болохгүй мэн да тий. Ой. Чи тэгвэл зоригтой авахгүй бол болохгүй мэн да тий. Тий. Чи ер нь хэрэг өмүүлж байна. Мэ Гайгүй. жоохон гайгүй. Гайгүй жаахан гайгүй. Чи гэр амнаа цэвэрлж гин үү? Цэвэрлж байгаа аяг гуйхаад ээжтэй тусалж байгаа. Асаж мослаад уу. Чи угаасаа доороо дүүтэй юм байл ш тий. Тий. Тэгээ дүү чи яаж нөөмөлж гин үү? YouTube үзэн гэдэг. YouTube үзэл өрөөсөө тоохгүй. Хөөе. Дүүтэй байна гэдэг гоё байдаг юм болов муухай байдаг юм болов? Чиний хувьд Юу гэнэ? Дүүтэй байна гэхээр гоё байдаг юм уу муухай байдаг юм уу чиний хувьд? Гоё. Юу нь гоё? Хамт бич. Хамт бич. Хамт дандаа байгаад байдаг болохоор уу? Ганцаардахгүй гэж үү? Хоёулаа яг адилхан юм биш. Би бас ганцаарддаг шүү дээ. Хөөе. Танаа дүүч нөгөө YouTube ухаад байдаг гэсэн шүү дээ. Тэгээд яг юу үзэж идэг дүүч? Машинтай юм үзээд. Машин үзээд байдаг аа. Тэгээд чи дүүчин тэгээд дандаа YouTube үздэг үү? Тэгээ могойтой юм үзээд нэг могой. Тэгээд YouTube үзээд уцааг үзээд ахаар чинь болохгүй зүтэй. Тий. Ээж тэгээ буулаагаад авчихдээ. Буцаагаад авчдаг аа. Чи тэгвэл дүүдээ хэлээрэ заяа. За. Утасыг үзээд ахын бол наа нүд чи яадаг гэд нэр нь чи тэрийг мэдхүү. Утасыг үзэхээр яадаг гэдгийг нүднээс сохордсон шүү дээ. Тэр дүү чин тэгээд утсыг үзээд YouTube-ыг үзээд ахын бол нүд нь тэгээд өвдчихүүл яах юм тийм биз дээ. Тий. Дээрээс нь танай дүү тийм могоо зүүдлээд хар дарж магадгүй шүү дээ. Нэр тийштэй хамаагүй тийм аим шиг юм үдчихэж хагаад дараа нь өөрөө зүүдлээд айвал яах юм? Тэ? Тийм болохоор дүүд анхааруулаарай за. За. Харгуна. Чи одоо өөр нэг ганц дуулаад өгч өчтгөө бит гуравт. Өөр дуу багс. За. Хөөе. Ингээд хөөе. Нэвтрүүлгийн цаг маань бүр зөндөө явцсан биз дээ. Хөөе. Гэс дуусах үед үлээ. За.